Зөвлөлтийн үйл явцын шинжилх ухааны үндэслэл, усны нөөцийн инженерийн шийдэл, бэлчээрийн доктортой менежмент, ур амьсгалын өршлөлтийн эрсдлийг бууруулах технологи зэрэг 27 сэдв багтсан зөвлөлтийн эсрэг ногоон ирээдүйн эрдэм шинжилгээний хурал боллоо. Энэ хурал нь 2026 онд манай улсад зохион байгуулагдах Нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөлттэй тэмцэх суурь конвенцийн талуудын 17 дугаар баг хурал болох үеэр бодиттой шийдлүүдийг гаргаж ирсэн байхад чиглэжээ. Ер нь зөвлөлтийн эсрэг бид нар юу хийх ёстой юм те, энэ газрын дорой хөрсний алдагдал, Монгол улсын газар нутгийн 77% нь зөвлөлтөнд өртсөн байна. Түүний 16% нь бол эргэц хэрэгхэд маш хүнд болсон. Энэ зүйл дээр бид нар анхаарч ажиллах зайлшгүй чухал энэ шаардлага тулгарч байна. Бид Монгол улсын хэмжээнд усны нөөцийн жигд хуваарлтыг бий болгох ёстой. Өөрөөр хэлбэл хөвсгөлд хүн ямар ус ууж болж чинь яг тийм хэмжээний усыг говьд чуудаг болох хэрэгтэй. Гэр хороололд хүн хэдийн хэмжээний ус авч чинь орон сууцнд бас яг тийм байх ёстой. Нэг талдаа. Нөгөө талдаа усны нөөцийн жигд хуваарлалтаас гадна бид нар нийт усны хэрэглээнийхээ одоо 100 байгаа газрын дор усны хэрэглээг 50 болгож бууруулах, гадрын усны хэрэглээг 0 байгааг 25 болгож нэмэгдүүлэх, мөн 0% байгаа усны дахин ашиглалтыг 25% болгож нэмэгдүүлэх ёстой. Ингэснээрээ бид нар нэгдүгээр усны нөөцөө нэмэгдүүлээ зогсохгүй эдийн засгийн хөгжлөө дэмжин, хоёрдугаарт нь ирээдүйн хоочтой усаа үлдээн. Урлын хүрээнд боломжуудыг нээцгийн уулзалт болон газрын дарааллыг тэглэхэн зэрэг сургалтад байгууллагын төлөөллүүд оролцож, цаашдаа цөлжилт, газрын доройтол, ур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллах, олон улсын хамтын ажиллагааг хэрхэн мэдрүүлэх талаар шийдэл хэлсэн юм а. Хуралд Монгол, Австрали, Бүгд найрамдах Хятад улс, Япон, Франц зэрэг орны 200 гаруй төлөөлөгч оролцож, цөлжилт, газрын доройтол, усны нөөцийн доктортой ашиглалт, нөхөн сэргээлт, ур амьсгалын өөрчлөлтөнд татан зохицох шийдлийн талаар өргөн хүрээний хилцүүлэг өрнөллөө. Хамгийн чухал юм бидний дараагийн зорилго бол магадгүй хамгийн түрүүнд тексттэй зөвлөл ирээдүйг хойчийг авч явах хүүхд залуучуудад байгаль орчны боловсрол мэдлэгийг олгож өгөх хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр ялангуяа аймаг иргэдөөстэй аймаг удирдлагууд боловсролын байгууллага илүү анхаарах хэрэгтэй маа. Тэр эндээс гарсан шийдвэрүүдээр ажиллахаар орон нутгийн иргэдэд боловсролын байгууллагууд аймаг удирдлагуудаа хүргэхийн төлөө ажиллах хэрэгтэй болж байгаа. Зөвлөлтийн эсрэг ногоо ирээдүй олон улсын эрдэм шинжилгээний баг хурал Өмнө Говь аймгийн Далан заадгад сумд басан юм. Энэ олон улсын эрдэм шинжилгээний баг хурлыг байгаль орчин ур амьсгалын өөрчлөлтийн яам Өмнө Говь аймгийн засаг даргын тамирын газартай хамтран зохион байгууллаа.